Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчид тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилтыг тавиад байгаа. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр Хүнс хүнтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд салбарын үйлдвэрлэгчтэй уулзаж үйл ажиллагаатай танилцлаа. Эдийн засгийн өсөлт хөгжилтөнд үнэтэй хувь нэмэр оруулдаг дотоодын баялаг бүтээгчдэд татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалтын бодлого дутуу дулмаг байгааг дуулгажээ. За Хүнс хүнтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн өнөөдөр нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний үйлдвэрүүдэд ажиллалаа. Монфреш, Говь, Санширо, Бэс Шоус зэрэг үйлдвэрүүдэд ажилласан. Үе үеийн засгийн газар үндэсний үйлдвэрүүдэд хөгжүүлэх чиглэлд тодорхой бодлого төвшүүлж ажилласнаар бүтээгдэхүүний чанар сайжирч байгаа. Гэхдээ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс эхлээд бүтээгдэхүүнийхээ түүхийн эдийг импортоор оруулж ирдэг зэрэг нь валютын хаж өссөн үед хүн дээр тусах болсон. Тэгвэл салбарын сайд үйлдвэрүүдтэй биечлэн танилцсан юм а. Хэлж байгаа ярьж байгаа зүйлсийг бас сонсож судалж явж байна. За бид энэ үйлдвэрлэл 2100 хөтөлбөрийн хүрээнд бол одоо бас үйлдвэрүүдийг байгуулах, зарим үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ийм шаардлага байгаа. Тийм учраас бол бид өнөөгийнхөө нөхцөл байдлын судалгааг зайлшгүй шаардлагатай. Энэ утгаараа өнөөдөр Монгол улсад үйлдвэржилт ямар байна вэ гэдгийг судалж, Монгол улсын аж үйлдвэрийн зураглалыг өнөөдөр бид бэлэн болгосон. За энэ хүрээндээ бид энэ үйлдвэртэй бас газар дээр нь уулзаж ярилцаад тэгээд цаашдаа Монгол улсын аль аймаг суманд Улаанбаатар хотод аль дүүрэгт нь ямар одоо үйлдвэр барьж байгуулах юм бэ? Ямар үйлдвэрийн хүчин чадлыг илүү нэмэгдүүл сайжруулах юм бэ? Гэдэг байдлаар одоо төлөвлөхийн тулд өнөөдөр газар дээр нь судалж явж байгаа юм. За Монгол улсын засгийн газар 2016-аас 2020 оны мөрөн хөтөлбөртөө дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримтлаж, төсөл хөтөлбөрүүдийг шатараалтаагаар хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн жижиг дунд үйлдвэр хоршооны хөгжлийг товторжуулах, санхүү хөрөнгө оруулалтын их усөрийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийг өргөжүүлэх бодлогын хэрэгжлийг зохион байгуулах, зохицуулах, жижиг дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэх, дэмжих, бизнесийн зөвлөгөө, суралт мэдээлэлээр хангах үйлчилгээ, инкубацийн үйлчилгээг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулахаар мөрөн хөтөлбөртөө хэрэгжүүлж ажил болгоод байгаа билээ.